Фониксыг судлаад арилжаагаа эхлэх гэж байгаа бол бидэрт яхаарахгүй арилжааны данс хэрэгтэй болдог. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ 5 минутын дотор арилжааныхаа дансыг нээхийг сурцгаая. За өнөөдрийн миний сонгосон брокер болохоор Exam Broker байгаа. За яагаад сонгосон бэ гэхээр шинэ хэрэглэгчдтэй $30 бонусоос эхлээд маш олон бонусуудыг өгдөг. Мөн дээрээс нь Монгол банкар татаа авалт болон цэнэглэлтэй хийждэг. Өөрийнхөө сайт болон апн дээрээ TradingView-ийн чарттай. За энэ TradingView-ийн чарт дээрээ шууд өөрийнхөө дансаар арилжаа хийгээд явах боломжтой. Мөн дээрээс нь таад маань яг найдвартай брокер гэдгийг надаар хэлүүлдэггүй мэдж байгаа байхаа. Яг энэ видеоны тайлбар хэсэг дээр байгаа холбоосон дээр дарах юм бол дансны хэсэг рүү бүгдээрээ шилжиж чинь. Тэгэд миний энэ видеог үзээд алхамаар дансаа нэгээрэй. Амжилт хүсье. Сайт руугаа линкэн дээрээ дараад орчлоо. За тэгвэл энэ дээр яг өөрийнхөө ашигладаг бүртгэлтэй мэйлийг бичнэ. За бүртгэлтэй мэйлийг бичээд за түүний дараа болохоор мартахгүй нууц үгээ бүгдээрээ хийх ёстой шүү. Заяа. За нууц үг нь болохоор том үсэг орсон, тэгээд тоо орсон, тэгээд тусгай тэмдэгт орсон байх хэрэгтэй. За үүний дараа тэр have partner code гэдэг байна. За энэ дээр болохоор партнер кодоо бүгдээрээ хийж өгнө шүү. Заяа. За үүний дараа болохоор send гэдэг дарангуут verify mail ирнэ. Энэ дээр дараад орох юм бол яг таны мэйл чинь баталгаажаад ингээд данс руугаа орчиж байгаа гэсэн үг. За ийм байна. Тэгэхээр одоо тэгвэл яах вэ гэхээр үүний дараа бүгдээрээ дансаа баталгаажуулна. За данс баталгаажуулахад иргэний үнэмлэх бидэрт хэрэг болно. Иргэний үнэмлэхний уртл артлын зураг хэрэг болдог. Verify гэдэг товчон дээр дарсны дараа гар утсаа бүгдээрээ бас баталгаажуулах хэрэгтэй. Тэгэхээр өөрийнхөө бүртгэлтэй гар утсыг хийгээд за код ирнэ. За энэ кодыг хийснийхаа дараа verify гэдэг. За үүний дараа өөрийнхөө мэдээллийг зөвөөр бичих шүү. Кирилл үсэг гэх юм уу? Англи үсгээр маш зөв бичих хэрэгтэй шүү. Заяа. За яагаад гэвэл үг үсгний алдаанаас болоод данс маань баталгаажгүй байх магадлал маш өндөр байдаг. За ингээд өөрийнхөө нэрийг, овгийг бичснийхаа дараа гэрийн хаягийг оруулна. Гэрийн хаяг дээр бол яг зөвхөн Улаанбаатар за дүүргээ бичээ. Тэгээд стрит буюу сансар мансар 13 ч юм уу тэр хорооллуудаа бичих гэдэг нь бол асуудалгүй. За тэгээд товчхон бичсэн чинь ер нь бол болно гэсэн үг. Zip code гэж байдаг. За zip code гэдэг хэсэгт бүгдээрээ яах вэ гэхээр 11,000 гэдэг тоог бичнэ шүү. За үүний дараа болохоор танд нөгөө сонголт гарч ирэхээр энэ дээр болохоор бүгдээрээ no гэж дарах хэрэгтэй. Хэрвээ yes гэж дарчих юм бол маш олон асуултууд гараад ирнэ шүү. За юм ч бас no гэж дарчаад хангалттай шүү. За үүний дараа нөгөө иргэний үнэмлэх болон таны царайг баталгаажуулдаг. Хэрвээ энэ дээр анзаарах юм бол иргэний үнэмлэхийн уртлынхын зургийг дарж болно. Эсвэл зураг хадгалсан байвал тэрийг оруулчих болно. За үүний дараа нөгөө хэрвээ iPhone-тай хүмүүс үүдэг бол маш сайн мэдэх байх. Нөгөө iPhone дээр яг ингээд царай тандагчтай яг тэрэн шиг юм царай таньдаг тохиргоо хийгээд ингээд бидний аккаунт маань баталгаажна гэсэн үг. Ингэж баталгаажснараа яах вэ гэхээр яг real дансаар, бодит дансаар бид нар цэнэглэлт хийгээд мөн таталт хийх боломжтой шүү залуусаа. За ийм байна. Тэгээд үнэхээр ойлгохгүй зүйл баг байхгүй дээ. Ягаад гэвэл яг хараад ямар нэгэн байдлаар та данс нээж үзчихлээсэн бол ингээд хараад нээчихнэ гэсэн үг шүү.